Өвлөн тэсгэм зунан айгам Монгол бол төвчээрийн нутаг. Тэнгэр нь хэмжээлшгүй тал нь хязгааргүй. Энд амьдрахын тулд зориг, манлайлахын тулд зүрх хэрэгтэй. Тэр зориг, тэр зүрх тэдэнд л бий. Тэд чимээг урагшилдаг. Гэхдээ тэр алхам бүр нь ирээдүйхээ зүг хийсэн том нүүдэл. Ов соёлоосоо ухаан өвлөж, өнөө үеэсээ хүч авсан тэд бол зориг, зүтгэл, зам. Тэд бол Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүд. Дэлхийн улс орнуудын хөгжлөлд эмэгтэйчүүд оролцсон үүрэг оролцоо өндөр байсаар ирсэн. Тэр дундаа Монгол орны өнөөдрийн хүрсэн төвшөнд нийгэм маань хүрэхэд Монголын эмэгтэйчүүд бас тодорхой цаг хугацаанд өөрсдийнхөө үүргийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Монгол эмэгтэй хүн бизнесийн манлайлагч байж чадна. Бид зөвхөн өөрсдийн бизнесийг биш, нийт эмэгтэйчүүдийн хөгжил, урам зоригийг төлөөлөн манлайлахыг зорддог. Шинэ үеийн хүчийг нэгтгэсэн нийгэмд нөлөөлөх бодит өөрчлөлтийг бүтээх зорилготойгоор Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо үүсгэн байгуулагдсан. Бид бүтээдэг, бид урагшилдаг, бид нэгддэг. Бид Монголын ирээдүй. Бизнес эрхэлж ашиг орлого олох гэхээс илүүтэй өөрсдийнхөө амьдарч байгаа орчноо иргэний амьдралд ээлтэй байлгах, нийгэмдээ илүү хариуцлагатай оролцох, бүр цаашлах юм бол улс орныхоо тогтвортой хөгжлийн асуудалд өөрсдийн бодлого, үйл ажиллагаа, үнэт зүйлсээрээ нөлөөлөх энэ зорилго бол бидний алсын хараа юм. Мэдлэгийг практикт, боловсролыг бүтээлд шилжүүлж байгаа гүүр нь бол манлайлагч эмэгтэйчүүд юм. Манай холбоо нийслэлийн 9 дүүрэг 21 аймагт хүсчихсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт 51 залуу бизнес эрхлэгч эмэгтэйг инновацийн гэсэн жижиг дунд үйлдвэртэй болгох зорилготой ажиллаж байна. Бүс нутгийн онцлогт тулгуурласан зохион байгуулалттайгаар Хангай, Говь, Зүүн, Баруун, Төвийн бүсүүдэд чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөн Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллаж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчдийн бизнесийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, хөгжүүлэх, үндэсний бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргахад дэмжлэг үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн сайн сайхан чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчдийн чадварыг дээшлүүлж дэлхийн зах зээл дээр гаргах олон улсын түвшинд хүрсэн ажлын байр бий болоход зорж ажиллаж байна. Миний бие 2023 оны 5 дугаар сард тэргүүнээр сонгогдож өнөөдөр хүртэл ажиллаж байна. Манай ханган бүсүүд онцлогтой аяжуулалт болоод одоо хүнсний салбарт бид нар манлайлан ажиллаж байгаа маш олон эмэгтэйчүүд байдаг. Эдгээр эмэгтэйчүүдийнхээ бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааг ногоон эдийн засаг, тойрог эдийн засаг чиглүүлж олон улсын зах зээл гаргах зорилготойгоор ажиллаж байгаа. Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо маань зөвхөн дотооддоо төдий гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаанд ч өндөр ач холбогдлогын ажилладаг. Одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улс, бүгд найрамдах Хятад ард улс, Солонгос, Япон, Польш, Турк, Итали, Герман зэрэг орнуудад өөрсдийн суурин төлөөлөгчид хамлан үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү гадаад харилцааны үр дүнд гишүүд маань олон улсын зах зээлд хөл тавих, бизнесэд хэлэх, шинэ санаа, технологи, инновацийг Монголд нутагшуулах боломж бүрдэж байгаа юм. Тэдэнд хэлбэр байгаагүй. Гэхдээ тэд зогсоогүй. Зүрхэн шантарч зориг нь мохоогүй. Алхамч ухраагүй. Яагаад гэвэл тэд зөвхөн өөрсдийн төлөө биш, бусдын мөрөөдөлд ч зам гаргаж явдаг. Тэдний нуруунд дээр зөвхөн бизнес биш, нэгэн үндэсний ирээдүй тэнцвэр олдог. Тэдний цээжинд зөвхөн мөрөөдөл биш, бүхэл бүтэн нийгмийн хөгжил дэвшил цэцгэлдэг. Би багасаа мал маллаж одоо холдон морь өмжүүлсэн уяач эмэгтэй байна. Дэлхийд одоо ганцхан адууг сүлдэндээ залсан одоо улс байдаг. Тэр нь бол Монгол улс. За Монгол адуу бол хурдтай, хүчтэй, тэсвэртэй. Ийм учраас одоо хурдан удмын адуу үржүүллийн газраа нэн ажиллаулж байна.
одоо дэлхийд Монгол адууга танин сурчлах мөн одоо өөрийнхөө хурдан удмын адууга дэлхийд гаргах юм зорилготой байна. Холбооны гишүүд маань боловсролын салбарт төсөв хөтөлбөр хэрэгжүүлэх, багшлах, сургам хүмүүжүүлэх гэх мэтийн олон янзын чиглэлд ажиллаж байна. Би холбооны гишүүний хувьд боловсролыг бизнес сэтгэлгээгээр баяжуулж, эмэгтэйчүүд болон хүүхэд залуучуудад зөвхөн хичээл биш амьдралын чадвар, манлайллыг зааж өгдөг. За спорт болон бизнес гэдэг бол өөрөө хүнээс шаргуу хөдөлмөр. Тэгэхээр сэтгэлийн хат болон тууштай байдлыг шаарддаг. За манай холбоо бол спортын салбар тэр дундаа одоо дөнгөж өсөж дэвжиж байгаа юм охид бүсгүүчүүдийг бол бас дэмжиж ажилладаг юм холбоо байгаа. Монголын үндэсний урлаг болон сонгодог урлаг мөн түнчлэн залуу уран бүтээлчдийг одоо маш их дэмжиж ажилладаг. За энэ ажлынхаа хүрээнд гадаадын орнуудаар өв соёл үндэснийхээ одоо онцлогийг сурталчлах юм тоглолтуудыг хийсээр ирсэн. Үндэсний урлаг гэдэг бол тухайн үндэстний одоо дархлаа тиймээс бол бид нарын өв соёлоо хамгаалах үндэсний урлагаа бусад улсын орнд одоо сурталчлан таниулах ажлуудыг одоо шат дараалтайгаар хийсээр ирсэн юм аа. Монголын уламжлалт урлаг буюу Монгол зургийн төрөлд одоо уран бүтээлээ хийгээд 20 гаруй жил болж байна. Миний одоо хийж бүтээсэн бүтээлүүд маань бусад орны улс орны хүмүүст таньж мэдэх Монголын гоо зүй Монгол энэ уламжлалт урлаг ахуй амьдралч гэсэн энэ бүтээлүүдээс харж болохоор юм сайхан бүтээлүүд төрсэн байдаг. Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо одоо төслөг урлагийн одоо энэ чиг хандлагад бас анхаарлаа хандуулж биднээс бас Монголын урлагийг дэлхийд таниулахын сайхан хөтөлбөрийг бол хамтдаа эхлүүлсэн байгаа. Шүдний эрүүл мэнд гэдэг нь бол зөвхөн гадаад үзэмж гоо сайхан биш, хүнийхээ дотроос өөрийгөө хайрлах хандлага юм. Тэгэхээр Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны гишүүн гэдгээрээ энэ хандлагыг илүү олон хүнд түгээж нийгэмдээ эерэг хандлагыг түгээх зорилготойгоор би ажиллаж байгаа. Гишүүдийнхээ ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх замаар нийгэмд үн цэнтэй хөрөнгө оруулалт хийж байна. Тэнгэрт тулсан уулс эцэс төгсөлгүй талнудаг. Нүүдлийн соёл иргэншлээс төрсөн эмэгтэйчүүдийн ухаан үеийн үед үргэлжилсээр тэр ухаан өнөөдөр бизнес болж тэр соёл маргааш дэлхийг түүчэлнэ.